Сайн мэцхан өрхөмөд үзэгчтэй. Тань мэдхүү хэлээр ураатай Занга ТV-ийн энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За энэ удаагийн дугаараараа бид нар Монголын түүхийн одоо хамгийн түүхэн жоохон бүдэг бадаг бичигдсэн үйл явдлуудын нэг болох энэ дөрвөн хатан засаг барьж ирсэн үе рүү одоо орж эхэлж байгаа. За үзэгчид бүх маань бас энэ талаар сайн мэдж байгаа байх гэж найдаж байна. За энэ удаагийн Монголын түүхэн дугаарыг бид нарт хамт явуулахаар манай түүх судлаач Бэлгүүн судлаач Тод миний би энд сууж байна. За танд өдрийн мэнд. Өдрийн мэнд өргөе. За бид нар нөгөө өмнөх дугаар дээр одоо Монголын түүхийн их сонирхолтой хэсэг болох Өгөөдөө хаан өвөд болоод Ахмад өвөдөө аяндаа дуусгасан байгаа тийм. За Ахмад өвөд бол 6 жил дай хийсэн. Өгөөдөө хаан байх хугацаанд үндсэндээ Монголд байгаа одоо Ахмадын бүх өвөд, бүх Ахмад өвөдийг ах トゥ дөрвийн одоо хамгийн том чудал гэсэн үг шүү дээ ч тий. Бүгдээр ингээд үндсэндээ баруун Европ руу дай хийгээд явуулж байгаа тийм. Тэгээд яг хөө энэ ингээд түүхийн их сонирхолтой хэсэг судлаад үзэхээр бас зарим нэг зүйл гарч ирж байна л да. Шууд асуултаас эхэлчих чудж байна. За тийм. За тэр нь юу вэ гэхээр энэ 6 жилийн аяндаа хийгээ явж явах явцад бол монголчуудын тэр хоол ундыг яаж зохицуулдаг байсан бэ гэдгийг сонирхолтой асуулт гарч ирж байна. Яг хөө би нөгөө сүүлд Плано Карпенигийн монголчуудын түүхийг гээд уншаад үзэж явах нэг сонирхолтой баримт олж харлаа л да. Энэ бас яг үний хэсгийг мэдэхгүй байна. Ягаад тэгэхээр нөгөө түүх дотор одоо буруу зөв хэтрүүлсэн юм зөндөө байдаг шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг Плано Карпени дээр нэг ингэ бичсэн байгаа юм. Монголчууд хоол ундаа идэж уугаад бүр дуусахаараа бие биенийгээ иддэг байсан энэ гэж бичсэн байна. Бүр 10 цэрэг тутмынхаа нэгийг нь одоо идэх тушаал гаргасан энэ гэдэг бүр тийм. Гэхдээ яг энэ бол Европын түүхэнд бол нэлээд олон баримттай гарч ирээд байдаг болдгоо. Тэгээ би бас энийг нэг мөс эцэцэх гэж танаас сууя гэж бодоод байгаа даа. Тэгээ хоёр дахь нэг асуулт байна. Юу вэ гэхээр түүхэнд бол одоо дөргөн хатан 5 жил засгийн эрхийг барьдаг. Ийм олон Ахмад хүүд байхад Батаас эхлээд яагаад дөргөн гэж яаж яваад одоо засгийн эрх барив энийг хуралдаа яагаад зөвшөөрсөн юм бэ? Тий. Энэ дээр та нэг гоё тайлбар хийгээч гэж асуумаар байна. Плано Карпенигийн номыг бол уншихад бас арай дэгсдүүлсэн юм бас их байна. Тийм байлаа. Энэ чинь бас нэлээд олон юм харагдсан шүү бас. Ташраараа ганнибалистууд байсан юм шиг л одоо нэг тийм. Гэхдээ яах вэ? Тэгээд одоо нэгдүгürt хин гэдгийг мэддэхгүй татарууд руу ирж байгаа шүү дээ. Тамийн элчнэр гэсэн үг шүү дээ. Би яагаад татар гэдгийг тайлбарсан шүү дээ. Монголын татар гэдэг нь өөр. Европчуудын ойлгосон тартрууд нь ямар гэдэг нь бас ондоо гэдгийг би өмнө тайлбарлаж ирсэн. Эдгээр ч нэг үхтгүү зэргүүдтэй юм байна. Хэдий цавчуулчаа буцаа амилчт юм байна гэдээ одоо нэг тийм янз янзын цууд харчиж байгаа. Сүүлдээ хүн өнөмшөнгөө цуу яриад харж эхэлсэн. Бараг ирнэ эдгээр ч өлсгөөрөө бие нэг иддэг. Тэ өлөө залгуулцдаг. Эдгээр ч хүн биш тамийн элчнэр. Эдгээр биднээсийг устгаж байгаа. Бүгднийг итгэж байгаа. Бараг ирнэ хүүхдүүдээ татаарууд хурж иж итгэж байгаа гэж айлгаж явах шээ. Гэхдээ би зүгээр бодож байна. Ямар ер нь альва юм цуурн гэхэд хэмжээтэй цуурах байх. Гэхдээ бас ингэж татааруудын талаар бүр хүн өнөмшөнгөө аимшигтай цуурхал бол тараад нийт Европ твээр ингээд тарсан болохоор худал нь үнэн болох магадлал их болж ирсэн. Арай ч нэг нэгэ барьж идээгүй. Зүгээр яг алдсан дайсныхаа симжийг нь аваад догшин шүү буюу нефт ашигласныг тийм зэвсэгтэй хольж байгаад шатааж агаад ингээд одоо тийм зэвсэг хийдэг байсан. Хүний симч чинь нэг ялгаатай тэр догшин шүү одоо тэр нефт интертэй холигдоод ингээд одоо тэр ингээд чулуу руу ингээд хан хэрэм рүү шидэж штэ. Унтардгүй юм байна л. Ус тацгаар улам мөрдөд идэг. Юус унтардгүй. Усан дотор ч усаасна. Ийм нарийн нэг тийм аргыг бол олж авсан л юм шиг байна. Харин очиж зүггүй хүн идэд байдаг бол тийм юм бол байхгүй. Монголчууд аян дайнд явахдаа хоол хүнсээ яаж базаад өгөөгөл цэрэг болгон богц дүүрэн болцтой юм. За аруултаа явна ч гэдэм. Сайхан цагаан идэг ааруулаа амдаа хүлхээ явчихад ч гэдэм үү тийм ээ. За ер нь бол ийм тохиолдол их гарна. Тэгээд цэргүүд ингээд явж ил эхлээд туршуул цэргүүд нь явна. Энэ хайр дайсан алга амар жимэр байна гэдгийг мэдэн гут нь одоо энэ буурч цэргүүд нь хурж ирдэг. Тэд нар голын уснаас маш их хэмжээний одоо жижиг чулуунуудыг нь олж авдаг.
Гэхдээ бас эм чулуу түн шүү. Эм чулуугаар хорхог хийдэж штэ. Эр чулуугаар хийх бол тэр чи хаг аваад тэр хорхны мах чинь тэгээд чулуу бутгарсан чулуу ороод шүдий чинь цөм өстө нэрэ бодоо алгаж хайна. Хорхог хийдэг хүн сайн мэдтий. За. Би бол анхудаага эр чулуу эм чулуу гэж байдаг шүү. Тэр чинь хагарахгүй улам мөлийгээд идэг байхгүй. Бүүр ингээд халан улаасаа л байна. Эр чулуу ч хагах усрдаг байхгүй. Одоо тэгж л ярьдیں۔ Тэгэхээр нэг чулууг нь харахаар зэрэг нэг учир зүггүй нэг хүүсийн ялгаа бол байгаад байна гэж байхгүй. Яг энэ хорхог хийж байгаа усуд бас их сайн мэддгийн. Яг тэгвэл ийм чулуураа наад чулуур хийж болохгүй гэдэг. Тэгэхээр яаж ин жижиг чулуунууд одоо эм чулуунууд гэх юм одоо тэгж л одоо нэршиж иремийн хүүсийн ялгаа авах зүгүүдийг нэршсэн. Цуглуулад маш их гал өрдөөд тэр галан дээр чулуунуудаа ингээ бүгд ингээ өрөөд тавьчихдаг. Тэгэхээр дараагийн цэргүүд ингээ одоо аяны цэргүүд ингээ хурж ижидэл шул улаасцсан байдаг. Цэрэг болгон аяхтай. Тэр нөө Монгол хүн болгон бас нэг хувийн ариун цэвэртэй, ариун хоол хүнсний. Өөрөө аяхтай хүний хоолоор хүний аягаар одоо хоол идэх гэж байхгүй шүү дээ. Аягаа гаргалаа. Ус авлаа. Цайгаа гаргалаа. Нундаг. Нэг чимэх цайл хийн штий. Ингээл цацчих штий. Давс гаргалаа. Жамц давс. Жохон хуглалаа. Хийлээ. Улаасгсан чулуу авлаа. Хийлээ. Нөх буцалчдаг. Аяган дотор буцалчдаг. Аяган дотор буцалчдаг. Чулуугаа авлаа. Дахиад нэг хийлээ. Дахиад буцална. Ингээд цайгаа яачдаг. Чанаа дуучна. Жохон борц хийлээ. Давс хийлээ. Тэнийг чимэх хөц будаа хийлээ. Чулуу хийлээ. Нөхөн буцлаад хөц будаадаа шилжих юм уу? Нөө борцсон тэгээд ингээд улам сайхан махтай юм хоолол авчдаг. Тэгэд маш хурдан одоо ундаалаад хооллоод яваад өгдөг байх жишээтэй. Энэ дайны үед одоо энэ хоол хүнсний энэ одоо энэ сүүлд энэ одоо энэ Наполеоны дайны үе муу гэдэг ингээд зүгээр сонирх юм бол араас нь бүр тогооч гэх том баг объект баг яваад байгаа байхгүй. Идэг чи хүн болго өөрөө нэг гэсэн юмтай байгаа байхгүй. Тэгэхээр монголчууд бүгдээрээ хувийн одоо аягтаа явдаг байсан, борцтойгоо явдаг, цайтайгаа явдаг, давстайгаа явдаг, будаатайгаа явдаг. Та нэг сайхан мах ингээд одоо мах бишээ нэг аар бол ингээд хүлхээ явахад үл даачдаг ч гэдэм юм. Бүр аргаа барахад морьныхоо гүрээний суцыг нэмгхэн зүсээд балгадаг байхгүй. За наад чи хань сонсч байсан. Балгалаа. Ноос шатаалаа, буцаад дараад бүгэлждэг. Адуу цусныхаа хэдэн литрийг алдсан чи ядаг өчгүй үлээ нэг тийм байгаа. Шоконд ордгол амтан байхгүй юу? Тэгэхээр чинь бүр өсгөөрөө гүрээг нь нэмгэн зүснэ. Яг гүрээний суцын талахгүй шүү дээ. Яг тэр гүрээний нэмгэн зүснэ 2-3 балгана. Тэгээ буцаагаад ноос шатаажгаад дарчна. Амар үеиг байдаг тэр адууны цус. За тэгээд ийм шар тос 10 ангууралтай холцсон ч гэдэм юм уу. Нэгийг итгэхэд чи ямар амар үл даана гэж бодно. За тэгээд энэ нүүдэлчдийн энэ одоо хоол хүнсээ ингэж зохицуулж байгаа чулуу улаасгаж хагаад. Тэр илс мэлстэй газар байх юм бол яах вэ? Тэр аяг нь доороосоо модан аяг нь шатчихгүй тулд ч гэдэм юм уу. Шавар шавж хагаад тэгж халаадаг байх тохиолдол их байдаг. Тэгэл ерөөсөө маш хурдан цэргүүд ирлээ. Бүгдээрээ ингэж их гал өртсөн тийч улаасгсан чулуу бэлэн байгаа шүү дээ. Өөрөөсөө ингээл аягаа гаргаал дотроос ингээл юм зумаа хийгээл ерөөсөө чулууны хажууд очиход бүх юм бэлэн болсон байдаг. Чулуу хийлээ, буцлаглаа, чулуу хийлээ, буцлаглаа. Улаасгсан чулуугаар. Тэгэл өлөө залгаад явчихдаг. За нөгөө талаар бас нэг түүхийн мах байлаа гэж бодъё. Морьныхон яг нуруунд дээр торг дэвсэн. Яг имэйлний хэлбэрээр шүү. Одоо би нар харвах, сүүдэр харвах тухай түрүүнийг ярьжсэн санаж байна уу? Тийм. За яг тэр нар харвах, сүүдэр харуулахгүй тулд торг дэвсээд дээр нь түүхийн махаа ингээд тавьчихдаг. Яг ингээд яг тэр имэйлний хэлбэрээр ингээд зүсээд ингээд тавьчихдаг. Дахиад дээрэс нь торгоор хувчна. Тэгэхгүй бол тэр морьны болон имэйлний хялгас орно шүү дээ тэр мах руу. Тэгэхгүй тулд торгоор ингээд хувчаад боочдөг. Дээр нэмээлээд морь унлаа. Явлаа. Сайхан сажлна, эсвэл давхин байлд нь ингэж явж явах үед нөгөө мах чинь ингээд няцлагдчихад гээ сайхан гоё ингээд няцлагдчихдаг байхгүй. Бүр хүний биеийн одоо инерцээр ингээд
няцлагдчихийдэг. Одоо нэгсэндээ маха котлетны мах шиг одоо ингээд одоо тийм болгож ин гэсэн үг шүү дээ. За ингэж л ихтэн одоо төр зур завсарлаад 10 тарвтын системээрээ буудлаа гэж бодъё л доо. Буудлаа. Бамбай. Доторх одоо юуг нь жирэг бичиг навлаа, тавилаа. 4 сэлэмт тавилаа. Сэлмийн ишээр ингээд тогоо тулгуур болгоод бамбаага тогоо олгочдөг байхгүй. Тогтоож штэ үндсэндээ. Тийм, бамбаа тогтоодог. Доороос нь гал өрдлөө. Бамбаа алнаа да. Нөгөө имэйлний доор байгаа мах ба штэ. Тэр чин морины тийм ээ хөлс морины бүх юм ингээ ороод давслагдаад амтлагдаад эхэлдэг байхгүй. Тэнгууд нь яг сайхан хэрчээд нэмгэн хэрчээд бамбаан дээр шарна. Тэгэл аваад идэнэ. Ямар гоё давстай зөөлн сайхан мах болно гэж. Тэр морины хөлс бүх юм ингээ тийшээ чи ороод цуг ингээд нэг сайхан тэр морины хөлс чинь нэг давсархаг байгаа штэ. Оо яг зөв. Цуг ингээд тэр нэг мах нь ингээд яаж идэг. Бяцлагдчихийдэг ч гэдэг юм уу те. За тэгээд энэ морины нурган дээр хамгийн гол нь түүхийн мах тавьсан гэж яриад байгаа штэ. Бяцлагдаад ингээд яваад байна гэдэг чинь. За эн чинь тэгээд нэг торгоор хүрээлүүлсэн байгаа штэ. За тэгэхээр яаж ийн? Яг одоо үгнийг Унгарт татар стек гэж нэрлэдэг. Тийм бас байт юм уу? Унгарт. Имэйлэн дээр л одоо тэр чинь бас нийтлэгдээ. Гэхдээ нөгөө талаар нь ботход морины хөлс мөс ороо давслагдаад амтлагдаад за энэ ч одоо нэг жоохон эрүүл ахуй тал дээр жоохон тиймэрхүү юм болов гэж бодогдно. Гэхдээ тухайн дайны нөхцөл тийм зарга хэрэгжилж байгаа шүү дээ. Өөр яах юм? Дан ганц одоо борцыг чинь чанах үүрэгтэй шарах үүрэггүй шүү. Тэгэхээр бас нэг мах шарахын талаар ярих юм бол одоо энийг одоо барбекю гэх юм уу да. Монголын барбекю гэдгүй татар барбекю гэж нэрлэдэг. Унгарт ус тэгж нэрлэдэг. Нэг ийм юм бол бичигдсэн байлээ. Түүхэнд. Энийг одоо би зохиогоогүй л те. Ямшаас л ингэж бичигдсэн байна гэдгийг. Тэгэхээр яаж вэ? Хоол хүнсээ ингээд маш хурдан зохицуулаад хүч будаачин бол ер нь муутахгүй шүү дээ. Аваал яваад байна. Өөрсдийнх нь нутаг дээр нь бас ургаж байгаа. Тал нутаг 5 зүйлийн тарианд хүч будаа ордог. Яг иймэрхүү маягаар хоол хүнсээ маш хурдан базаагаал цэрэг болгон өөрөө гэсэн хувийн индуудаал болцгооцсон боيو бие даацсан. Тэрнээс шото нэг цэргийн галтгоонд ингээд 5 гураад нэг очрлоод байдаг юм бол байхгүй. Буурч зэрэг зөвхөн гал өрдөж чулуулал асах хэрэгтэй байхгүй. Бүх зэргүүд хоолсны дараа галаа унтраагаад цаашаага яваад байна. Цайгаа уусна уу? Уусан. Борцтой шил идсэн үү? Идсэн. Бамбаан дээрээ сайхан мах шарсан уу? Шарсан. Ингээ цааш яваад байна. Ер нь Монгол цэргийн хоол хүнсний аян дайны үеийн хоол хүнсийг их хурдан зохицуулж байгаа энэ асуудал бол тухайн үед бол ер нь маш том дэвшил байсан. Нийгмийн хоол ундаа идчихэл амарчаал тэг хуржрэл байлтах бэлэн болсон байна. Тэгэхээр энэ яаж вэ? Монголын аян дайны хоол хүнсний бас нэг сонирхолтой мэдээ байгаа юм. За дөргөн хатан өөрөө би түрүүн хэлжсэн. Мэргэд аймгээс гаралтай. Үгүй ээ, эн чин одоо ойн иргэдийн худаг бэхийн гээл ингээл олзлогдож ирсэн болохоор гээл ингээл би нэг түрүүн хэлсэн шүү дээ. За яг ингээд өгөөдө татвар юм болгоод өгсөн чинь өгөөдөөгийн 6 дугаар хатнаа болгоцсон. За тэгээд өгөөдөө хааны хатан болоод гүйг, годон, хүчүү, харчаар, хаш гэдэг 5 хүү төрүүлж гисэн. За тэгтээ их төрөлхийн зоримог, шудраг зантай, чадварлаг тийм хатан байсан. Түүхэн гэж бичигдсэн байна. Бусад хаттаас илүү өгөөдөө хааны хайрцаглыг илүү их булааж татсан. Одоо нэг тийм гипностой юм шиг, харизматай юм шиг. Нэг тийм давуу чанартай байж. За тэгээд ер нь бол хааныг борд арснаас хойш ер нь бол одоо цалгардуу хаан төрийн иргийг жоохон цалгардуулаад байсан болохоор төрийн иргийг ер нь бол орлон эрхэлдэг болсон. Харин лалын худалдаачдыг их дотнчлон үзэж тэдэнд зүйл бүрээр тусалж дэмждэг байсан. За ямар ч лсэн тэр исламын худалдаачин Али Абдурахман Бараг
дөргөн хатанд бүр онцгой дотнчлогдож явсан хүн. Тийм болохоор зэрэг 1240 онд эзэлсэн олон мужаас татвар хураагч түшмэл олгож дэвшүүлсэн байна. Исламын шашинтай их олон хүмүүсийг бас дэвшүүлж исэн. Өөрийн талын гэсэн хүмүүсээ их хааныг амьд байхад шүү 1240 оны үед түшмэл олгож хүртэл дэвшүүлж исэн. Их хаан тэнгэрт халихад одоо 1241 оны 12 сарын 11-ний өдөр учир хөтөлбөр нас орсон. Өгөөдөө хаан энэ одоо бусдад хорлогдсон ч байж магадгүй маш олон таамаг бол байгаа юм. За харин яг энэ үед дөргөн хатан 75 гэдэг газар их хуралдаа хуралдуулсан. За энэ хуралдаагаар Монголын дараагийн хааны шийдвэрлэх байх гэж Эхэстэйц очсон боловч их хааныг залгамжлах ёстой хүн нас нь бага цусан шингэн учраас төрийн хэргийг би хамаарах болно гэж шууд зарлчихсан. Их хааны ууган хатан мөгөө. За мөгөө хатныг болохоор зэрэг өгөөдөө хаан болохоор дэрэгдээсээ салгадаггүй байсан заримдаа. Тэгвэл нэг удаа за хайрт хатан мөгөө хатан минь ээ. Чи төрийн хэргийг хамаараарай. Ширмүүнийг дэмжиж хаан ширээ залгамжлуулаарай гэж нэг биш удаа загчижсэн байдаг. Өгөөдөө хаан минд байх та, амьд байх та. За мөгөө хатан бол их ухаалаг, зан аш сайтай, өгөөдөд их үнэлэгддэг байсан. Тэгтээ их тийм үзэгсэлэнтэй хатан байсан. За тэгжээтэл ширмүүнийг залгамжлах ёстой. Өгөөдөө хааны одоо энэ хүчүү штэ. Сүн ус руу дайн хийж явж хагаад нас орсон гэж түүхэнд бичигдсэн байна. Бас өвчнөөр өөд усан гэж түүхэнд бичигдсэн байна. За би бол хувьяасаа дүгнэхдээ яг энэ годон хүчүү нарл Ахмад хүүдл явсан юм чинь годон хүчүү нарл энэ хөхмөрний авцаа шинкүүр эдэр байлдаж явж хагаад хүчүү энэ эрсцсэн байх магадлал өндөр шүү гэж би бол хувьяасаа тэгж бодож байна. Бусад судлаач нар бол янз янзаар тайлбарлаж байна л да. За Ширмүүн хаан хүү 18, 19 настай байлаа. За тэгэхээр яаж ийн? Насан залуу цусны шингэнгээд би төрийн эрхийг хамаарна гэж шууд дөргөн хатан хэлсэн. Иннээрээ яг үүгээрээ Алтуургийнхны дургуутслыг хурж гисэн. За энэ ч одоо юу болчихвоо? Бид нар ариун руу мөртөл тавшичаад байна. Тэгж ярих юм бол Ираныг бүхэлдэн залгичаад байна. Одоо тухайн үеийн Персиг, одоогийн Иран тухайн үеийн Персиг бүхэлдэн залгичаад байна. Гэтэл энэ хатан яахаараа Монголын төрийг захирдаг байна. Энэ ер нь асуудал үүсэн шүү хэмээн төрийн томчууд их дургуутч гисэн. Наа 75 хуралдааны шийдвэрийг чинь би лав яасан ч хүлээн зөвшөөрөхгүй гэд отчхон Тэмүүгэ улаан цай эсрэг үзлээ илэрхийлсэн. Тэмүүгэ яг одоогийн Хэрлэн голоо, Хөлн нуур, Бөөр нуур хаваар хараа талбдаа захиран байж байсан их хааны баг дүү буюу одоогийн Алтан ургийнхны хамгийн том авга ах нь болоод үлдчихээд байгаа ноён байгаа. Тэмүүгэ. Харин одоогийн өвөр Монгол хавцаа захирж байсан Толуугийн гэр бүлийнхэн хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлсэн. Нэг яг хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлээгүй. Бас зөвшөөрөөд байна ч гээгүй. Хариу өгөөгүй. Гэхдээ л бас чимээгүй ээж эсэргүүцлээ зарлсан. 75 хуралдаан дээр яг нэг үнийг хэлэхэд энэ хуралдаа бол үнэхээр хэцүү байна. Махмуд Ялавач их төрийн түшмэд байлаа. Их хаан өгөөдөө тоогдож хурж ирсэн хорезм гаралтай төрийн мэрэгэн түшмэл байлаа. Хаан хүүд бүгдээрээ Ахмад хүүд бүгдээрээ аян дайдаас гэр орондоо ирээгүй байгаа цагт энэ хуралдааг хуралдуулах ер нь шаардлага байгаа мó. Тийм болохоор зэрэг энэ хуралдааг ерөөсөө хүчингүү тооцъё. Бүгдээрээ хурж ирж бүлээрээ цугларсан үед энэ хуралдааг албан ёсоор явуулвал дээр гэж би санал дэвшиж байна. Их төрийн түшмэд Чингай Чансан юу гэж бодож байна? Чингай Чансан Монголын төрийн мэрэгэн түшмэл байлаа. Би ч гэсэн Махмуд Ялавачтай санал нэг байна. Хаан хүүд ирээгүй. Тэр тусмаа хаан хүүдийн хамгийн ахмадууд болох хэрн зөчийн үр хөвгтүүд ирээгүй байгаа шүү дээ. Орд алга, Бат алга, Берх алга. Бас яг нэг нөгөө хэлэх юм бол Берхчилч алга юм чи. Зөчийн хөвгтүүдийн нэгэн чалга.
Энэ дандаа өгөөдөө цагаатаагийнхан л байна. Гэхдээ өгөөдөөгийн зарим дайнд явсан хүүхдүүд ирээгүй байна. Өгөөдөө хааны ахмад хүү гүйг хаана байгаа юм бэ? Тэрийг хуралдаад ирээгүй байна. Годон хаан хүү хаа байна? Годон хаан хүүг одоо хөх мөрнөөс татсан. Одоо нааш ирэх байх. Тийм болохоор энд цөмөрөө хуралдан суугаад яах вэ? Дараагийн хааныг бүлээрээ цугларсан үед хийсэн бол хамгийн дээр байна. Их төрийн мэргэн их эзэн хааны үнэнч түшмэд ялуучсаа та юу гэж бодож байна? Би Чинга Чинсан болон Махмуд Ялавч нарын хэлж байгаа үгийг дэмжиж байна. Тийм учраас хаан хүүд хуралдан цугларсан цагт их хуралдааг хийж жинхэнэ хааныг гаргах хэрэгтэй. Жинхэнэ хааныг сонгох хэрэгтэй байна. Суут байлдан дагуулагчийн хөвгүүдийн ахмад хөвгүүд нь бүгдээрээ бүрэлдэхүүн үнээрээ ирээгүй байгаа цагт 75 хуралдааг би өнөөдөртөө зогсоохыг хүсэж байна. Их мэргэн чуу мэргэн ингэж хэллээ. Тэгвэл тэр болтол хаан хүүд хурж иртэл би төрийн эрхийг хамаарах болно. Яагаад вэ гэвэл би хааны бэлбсэн хат. Цагаатаагийнхан юу гэж бодож байна? Зөвшөөрё. Өгөөдөөгийнхэн. Өгөөдөө ноёдууд. Зөвшөөрье. Яагаад зөвшөөрч байна чинь? Нэг юм боллоо. 75-ын ойролцоо их хуралдаад харсны дараа дөргөн хатны асар. Фатима. За эзэгтэй. Зүч тулуугийнхан чи байхгүй байгаа. Одоо өөрсдийгөө дэмжүүлэхийн тулд энэ ноёдуудыг өөртөө татъя. Хэрэгтэй хээл хахуул алт мөнгө эрдэнэс совд шүр торг дурдан бүгдийг хайр найрг өг хүсээд байгаа цол хэрэг минь ч өг. Өөрсдийгөө дэмжүүлэх хэрэгтэй байна. Үүнийг гардан гүцдэг. Ойлголоо хатантаа. Мөгээ хатан их л эрх мэдэл булаацлах магадлалтай байгаа шүү. Тийм байлээ. Сая их хуралдаа дээр маш бардам сууж байсан. Таныг үг хэлэхэд бараг ер нь тоомжиргүй хандаад байгааг би ажигласан шүү. Хатантаа минь. Мөгээ хатныг сэмэрхэн холдуулах хэрэгтэй байна. Яаж? Дарс ч юм уу хоол эсвэл цайг нь ашиглал да Фатима, би чам тайлбарлах ёстой юу? Би чам тайлбарлах ёстой мó Фатима? Ойлголоо хатантаа. Бас бус татд байгаа. Боргочин хатныг яах вэ? Өгөөдөөгийн 2 дугаар хатан боргочин. Бас л өөрийнхөө хүүг хаан ширээнд гаргах гэж оролдсон шүү дээ. Одоо ер нь энэ өрсөлдөгч нараа бүгднийг эвтэйхэн холдуулах цаг болцоолоо. Тийхгүй болвол миний байр суурь бэхжиж чадахгүй. Хэдийгээр их хааны сойрхсон хаттуудыг та холдуулсан ч гэсэн ихчмэд гүнжнэрийг яах болж тарж байна. Игч хаттууд, игч гүнжнэр байгаа шүү дээ. Тийм ээ. Их эзэн Чингис хааны охтууд байгаа. Одоо их эзэн Чингис хааны охтуудыг чинь игчмэд хатад, игчмэд гүнжнэр гэж биччихсэн гэж дүүхэнд бас бичигдсэн байлээ. Тэдний ч бас нэлээд эрх мэдэлтэй байгаа шүү. Юу ч гэсэн эхлээд өөрийн эр нөхрийн өргөмжилсэн хаттуудыг холдуулах шаардлагатай байна. Фатима. Ямар нэгэн арга хэрэглэнэ. Ямар л бол ямар аргыг хэрэглэнэ. Энд чиний сэтгэлийг татаад байгаа. Муртазан тусуулах болов. Муртазан юу ч хэлсэн тусуулна. Зүгтэй. Өөр бас сэтгэлтэй хүмүүс ол. Дараад нь эгчмэд хатны асуудлыг шийдэе. Миний асар тулсан чи тэрэн яриа. Чи тэр оронд үлдэх болно шүү. Тэр тодорхой. Би хүнд ч амна хийхгүй. Хатант минь. Тэгвэл чи одоо ажиллаа мэдчихэж байгаа. Явж болно.
За энэ дөргөний бас нэг талаараа зүв байж болно. Одоо энэ дөргөн хатны 5 жилиг бол зүгээр ингээд шууд хэлэхэд бол монголчууд их гадагшаа аяндаа хийв юм байл шүү дээ. Энэ өрсөлдөгч хаттуудаа Харин тий. Тэгэхээр ер нүд нь аниулах хэрэгтэй болж штэ. энэ 5 жилийн хугацаанд бол нөгөө яг өөрийнхөө нөгөө потенциалны өрсөлдөгч нарыг бүгдээрингийг нь байхгүй болгоод тэгээ ер нь хүүгээ бэлдсэн л юм байл шүү дээ. За ер нь тий. Тэгээд яг нөгөө Jack Rutherford-ийн их хаттай нус товчоо номон дээр яг энэ 4-5 жилийг бичсэн байсан л да. Тэгээд тэрийг уншиж байхад бол ер нь энэ 5 жилийн хугацаанд бол улс орон дотооддоо бие биентэйг их сөрөгцөлдөж явж хагаад тэгээд дууссан юм шиг байлаа. За энэ хаттын асуудал гэж байгаа. За би үүгээрээ сексизм үзэл гаргахгүй шүү. Гэхдээ энэ эмэгтэй хүн төр бариад эхлэхээрээ нэг жаахан асуудал үүсд юм уу яадгийн. За би одоо уучлаарай нэ төр барилцж байгаа эмэгтэй гişүүдээ би бол одоо жоохон доош нь хийж магадгүй. Гэхдээ ёстой уучлаарай. Тэгвэл үнэхээр түүхэнд ингэж бичигдснээр эмэгтэй хүний нөлөө бол амар. Гэхдээ хорон санаа агуулвал энийг нэстэг хинч дийлэхгүй. Харин Монголын төрийг хорлох шахажсэн хаттууд байгаа бол бүр Монголын төрийг аварч мандуулсан хаттууд ч байгаа. Тэгэхээр ийм байгаа. Дундыг барих үзэл гэж байдгүй бололтой. Нэг тийшээ далих юм бол тэр чигтээ даличдаг. Нөгөө тийшээ хазаах юм бол нэмгсэн хазаачдаг юм шиг байна л да. Зүгээр энэ бол эмэгтэй хүний бас нэг өөрмөц зан чанар байж болох талтай. Нөгөө талаараа эсвэл өөр хатан өөрийнхөө хүүгээ хаан ширээнд суулгаад өөрийг нь холдуул. Эсвэл тэр хаттуудыг холдуулад өөрийнхөө хүүгээ өөрөө хаан болго. Ингэж байр суурьнд бэхчин. Шулуухан хэлэх үү? Өөрөө тэсжүүлдэг гэдэг шүү дээ. Бас амьд үлдэх ёстой байх үстэй. Энд чи хатан болгон өөрийнхөө хүүгээл гэж бодно шүү дээ. Тэнэгч мангасч буруутаач зөвдөөж. Гүн чинь өөрийнхөө хүүхдийн төлөө л явна шүү дээ. Дөргөн хатан бол бас нөгөө талаараа үр хүүхдийнхээ төлөө бас явж байгаа. Энэ хатны байр сууриас үзье. Өөрийнхөө зүг гэсэн юм ал хийж штт. Тэг яах юм бусад хаттуудаа хатын хуйлд андар хусуулах юм уу? Тэг штт. Нэг бол өөрөө. Зөв. Нэг бол тэд. Энэ юу юм? Эн чинь эрч вэ, эмч вэ, хаанч вэ, хатанч вэ? Энэ юу юм? Энд чинь эрх мэдэл. Эрх мэдэл гэдэг чинь юу гэдэг юм? Ах トゥ хамаатан садан амраг хайр цаашаа болдоо шүү. Эрх мэдэл гэдэг чинь нүдэнд үзэгдэхгүй гарт баригддаггүй аимшигтай нэг тийм дагалдын хүчин. Энэ хүчинд автсан хүн биш болно. Эрх мэдэлтэй байх сайхан. Бүгдийг захираал. Бүгдийг дагуулгаал. Гэвч энэ эрх мэдэлд автцсан хүн. Нэг бол их хүний байр сууриас үз. Нэг бол хатан хүний байр сууриас үзнэ. Эрх мэдлийн байр суурь. Төрсөн дүү, төрсөн хүү, эр нөхөр хайр сэтгэл цаашаа олдсон шүү. Бүр хүний амнаас нэг хүний байтугай нилээн хідэн хүний амнаас ч юу ч болдсон шүү. Эрх мэдэл гэдэг чинь бас юм аюултай байд. Өөрт ч бас салгаатай. Гэхдээ энэ эрх мэдэлтэй байгаа цагт л хүн өөрийнхөө юм хий. Одоо эрх мэдлээ яаралтай бэхжүүлэх шаардлага дөрөг натанд ирсэн. Тэгэхээр яаж юм? Цаан ч хаан болох мандаттай зөндөө олон хаан хүүд байна. Цаан ч хааныг өөрийнхөө хүүгээ хаан болгочоод өөрийн эрх мэдлээ би байгуулчих гэж байгаа зөндөө олон хаттууд байна. Өөрөөс нь илүү толгойн ажилдаг мундаг хаттууд байгаа шүү. Муу санаа дотор тамирт айч хаттууд байгаа ах. Одоо яах ёстой юм? Өрсөлдөж шавхаа үзэж гарч ирэх ёстой. Энэ юу юм? Энэ бол хаан ширээний тавилан. Ийм л байдгийг. Ямар ч улсын, ямар ч орны жижиг улсын жижиг одоо жижигхэн нэг мөө жижигхэн улс орны ч гэсэн том гүрний ч гэсэн хамаагүй. Зүгээр энэ бол эрх мэдэл. Одоо эрх мэдэл гэдгийг нэхлээ зүгээр ойлгоё. Үүний дараа тэрмүүгээс болсон тэрмүүмүү байлаар хатан тэрмүүмүү ингэсэн тэр л ингэж явуулга хийсэн мийсэн гэдэг талаар нь ярий. Эхлээд эрх мэдлээ ойлгоё. Эрх мэдэл гэдэг чинь хүний ямар амар эвддэг вэ? Ийм л юм болдог. Хүчин ширмэнийг үнэхээр залуу байсан нь бол үнэ. Тийм болохоор зэрэг туршлага гуутна гэж үзэж байсан. Их хааны, их эзэн Чингис хааны, Сууд богд хааны,
гэрээс байдаг. 3 голын усны газар бол манай өвгдийн мандан бадарсан газар бөгөөд үүнийг үеийн үед онгон дагш нар нь хамгаалж, хайрлаж манж байгаараа. 3 голын усны газар гэж нь юу? Хэрлэн онон туулын газар гэсэн үг. Манай өвгдийн мандан бадарсан газар юм аа гэж хэлж штэ. Үеийн үед хамгаалж манж яваарай. Хэрхэвч гадны иргэдийг бүү суулгахтун. Төрийн эрх мэдэл 40 хүрсэн хүн байх ёстой. 40 хүрээгүй хүнийг доод түшмэдийн туслах болгохоос зэрлдэг бай. Их хааны зэрлэг. Энэ бол эзэн Чингис хааны зэрлэг шүү. Тэгэхээр яаж ийн хүн 40 хүрж иж алддгаа оноод тийм ээ? Алддгаа алдаад ондгоо оноод их олон юм үзэж хийн гардаг юм байна л да. Ингээд гараад ирэхээрээ за бүр наазахын жишээ. Хүнийг хайж явсан, хүнд хаягдчих явсан, хайр нь бүтлгүүтч явсан, хайр нь бүтчих явсан. Тийм ээ? Гэд юм уу? Ажил төрлөө хийж явсан, халагдчих явсан, халчих явсан ч гэдэм ингээд алдаж онож явсараа хүн 40 өрөөд ирэхээр ингээд төлөвшчихөж байгаа юм. 40 хүрсэн гээд дөрөө дарсан акт яг ийм болоод эхэлж байгаа юм. 40 хүрсэн цагтаа та хурган компани хурган захирал болоорой л гэсэн үг. 40 хүрсэн цагтаа эрх мэдэл, улс төр тэ эрх ямб энэний талаар та толгоогооныг ажилуулдаг болоорой л гэсэн үг. Энэ бол энэ насыг ингэж зааж байгаа шүү. Үүгээрээ би юм хэлий гэвэл зүгээр миний л нэг бодол байдیں۔ Улсын хурлын гишүүний насыг ядаж 40 болгоч юм байна. 40 хүрсэн бол их хурл дэвших болчих гээд байна. Ингүүл зүв байна. Уул 45% зүгээрээд ин. Гэтэ арга ороход 40. Тэгэхгүй бол залуу хүн төрд гараад ирэх юм бол хүний зэвсэг бусдын торгуулийн сум болчихдог байхгүй юу? 40 хүрээгүй хүн төрд гараад бандажны асуудал орооцолцсон шүү. Нэг 27 дот залуу. За тэрний хин гэдгийг одоо хэлээд явах. Өнөөгийн манай улс төр маань ийм байна. Гэтэл их хааны зарлиг юу гэсэн байна? 40 хүрсэн хүнийг доод түвшиндийн туслах болгох гэж хэлж байна шүү дээ. 40 хүрээг бол юунд ч төрийн юм руу битгий оруулаад байгаарай. Энд чинь яаж ийн? Бас их туршлага тодорхой хэмжээгээр 40 жилийн хугацаанд бол энэ хүн суурьсаа л гэсэн үг байхгүй. Яа харахгүй хүчин ширмэн хан хүү 20 хүрээг 20 нас хүрэх хараахан амжааг байсан. Энэ бол их хааны бас их засагт байгаа том зарлиг. Өгөөдөө 40 эддээ өргөмжлөгдсөн шүү. Нарийн ярих гэж байгаа болвол хан үүд зүч 40 хэдтэй дэжвэлээ. Тэнгэрт бол хальж исэн том ахын. Эдгээр ч хоорондоо нэг хэд хэдэн жилийн зайтай л усууд ч тийм. Тийм болохоор одоо ганц энэ насанд хүрсэн хүн бол одоо 40 хүүхдүүд орд бат эднэр байгаа. Мөн хараахан болоогүй байна. Мөн 30 эдтэй явж байгаа. Батхааны түүхэнд 1208 оны луу жил төрсөн гэж бичигдсэн байгаа. 1241 онд одоо хэдтэй байгаа вэ? Тийм биз? Гэх мэтэр ингээд Баатыг хамгийн гол нь сүбэдээ сургаж байгаа. Тэр бол амар туршлагатай. Жинхэнэ бүх талаараа 100% супер бэлтгэгдсэн хаан хүү. Батаас дөргөн дотроо их имиж байлаа. Тэр тусмаа зүчихний талаас. Өгөөдөө амьд байхдаа ер нь бол Баатыг бол ер нь их өмөөрч явдаг байсан. Та нар хоорондоо найрамдаач дээ. Миний хоёр ахын хоорондох хэрүүл эндэл юм байгааз. Одоо та нарт яхаараа өвлөгддөг. Амаа татцгаа гэж ер нь бол хаан хүүдийг найрамдуулах гад загнах хүний загнаал явж исэн шүү дээ. Харин дөрөг нь Баат ирэх байх гэж нилээн их дотроо халгааж исэн. Тийм учраас маш яаралтай л энэ хаан ширээг өөрийн мэдлэлтэй байлгахгүй болвол зүчихэн өнөө маргааш хүүрээд ирэх юм бол дөрөгөнд аюултай байсан. Энэ бол дөрөгний арга. Тийм болохоор одоо Баатыг дэмжих буюу Алтан ургийн хаадуудыг Алтан ургийн хаттуудыг хамгийн дөрөвд нүдэнүүлэх хэрэгтэй. Энэ бол дөрөг нь хийхгүй бол хин нэг нь хийн. Тэгэхээр яг дөрөгнийг өмөрөөд байгаа юм биш. Дөрөгний байр суурийг дөрөгний зовлонгийг бас ойлгох хэрэгтэй юм. Нөгөө талаараа. Гинт би муу санаатай хүн болчлоо. Бүгдийг ч нухнаг ээгүү байхгүй юу?
Үгүй эн чинь ямар нэгэн байдлаар л эрх мэдэлтэй авч үлдэхгүй бол өөрөө нүд ани штий. Энийг нь бас ойлгоё. Эн чинь манай хаттууд дөрөг нь бас тэгтээ Монголын төрийг барьж байгаа мундаг хатан шүү. Дөрөг нь бол төрөг эмхтэй. Дөрөг нь бол ер нь бол төрөг угсааны гаралтай л. Чингис хаан ч гэсэн тийм байсан шүү дээ. Ер нь бол өөрийнх нь бүх хүрэгдүүд нь уйгур хүн. Бэрүүд нь төргүүд л байсан шүү дээ. Энд одоо нэг тийм цэвэр Монгол угсааны гэсэн бол байхгүй. Тухайн үед Монгол төргийн цус сэлбэлт адилхан нүүдэлчин гаралтай болохоор аж ахуй соёл нь таардаг л байсан шүү дээ. Бас дараад нь цусаа холдуулна. Дундаас нь цэцэн цэлмэг, царай зүс сайтай хүүгүүд төрдгөө гэж ярьдаг. Түүхэнд Бат хааныг болон энэ Чингис хааны энэ үеийн энэ ачнар хүүхдүүд ба шүү дээ. Бүр зүч толоотай ярих юм бол гайхамшигтай бас их тийм сүрдмээр царай зүс сайтай хүүхдүүд, тийм хүмүүс. Өөртөө хайран гимээр бас тийм хүмүүс байсан гэж ярьдаг. Тэр нэг тийм царай муутын туйлууд бол манай хаадууд бол байгаагүй юм байна. Ямар ч лсэн бас ингэж Монгол төргийн цус сэлбэлт болно гэж болсон юм. Түүхэнд нь хэлий. Хүнүү гүрэн Монгол төрг гэсэн хоёр ах トゥ хоёр үндэстнийг төрүүлээд байхгүй болсон шүү. Хүнүү гүрний дараа. За хүнүү гүрний дараа л энэ тал нутагт байгаа Монгол төргүүд чинь гэж явж байгаад өнөөдрийг болтол. Өнөөдөр л одоо жоохон цэвэр Монгол инээ тэрэ цэвэр цус гэд мангартаад байгаа болохоос ш. Үнэндээ бас Монгол төрг гэдэг чинь эртний хүнүүгээс төрсэн хоёр нэг эцэг ихийн хүүхдүүд л гэсэн үг байхгүй юу? Адилхан үндэстэй шүү дээ төрөг үндэснүүд. Дөргөн хатан ямар ч лсэн Монголын төрийг ингэж хамаарч байлаа. Хамаарахгүй бол болохгүй байна. Тэгжээж л өөрхөн одоо суудлыг бэхжүүл. Монголын эзэнт гүрний баруун хязгаар Сарай Бат хааны өргөө. Бат чи яагаад явахгүй байна? Хар ойромд одоо чи очих ёстой шүү дээ. Сүбэдэ багшаа. Тэнд дөрөг нь байгаа. Дөрөг нь үү? Дөрөгнөөс чи тэгтлээ химээгээ юу? Хэрвээ хаан хүүдийн хооронд асуудал байсан бол учраа олно. Асуудал хурцдах юм бол мисээ сугалж болно. Харин эр хүн эмэгтэй хүн хоёрын хооронд харилцаа бас хэцүү. Тэр чинь миний авгахын гэргий. Хаттуудтай хамаагүй шулуухан харьцна гэдэг бол хааны удмын надад бас халгаатай болчиход байна. Би тэгж далдуур явуулганд дөртчих магадгүй гэж хаширсандаа энд байгаад байгаа. Бата уулан чи явчвал өргөмжлөгдөх магадлал өндөр байгаа шүү дээ. Дөргөн чамаас бас имэж байгаа ч юм билүү? Үгүй ээ. Багш минь. Дөргөн одоо бүхэл хор хотхороо зохион. Тийм болохоор уулан авга ихч манд байсан бол арай өөр хэрэг. Чингис хааны хамгийн баг дүү Тэмүүлэн гүнж. Бүх хаттуудын тэргүүн хатан байсан юм. Харамсалтай. Тэмүүлэн гүнж нин эрт нас орсон байдаг. Төрөлтийн өндөрлөөр нас орсон. Тэгэхээр одоо яаж ийн? Бүгднгийн захираад байдаг энэ эмэгтэйчүүдийн нэгдүгээр хүн байхгүй болчоор цаадуул нь бас оодорхон тодорхой болоод байгаа юм. Тэр авга их чинь шүү дээ тэр чинь. Одоо юу юм ч өвөөгийнх нь одоо баг дүүн үстий. Тэ. Ийм асуудал байгаа юм. За одоо яаж ийн? Бат бас нилээн эргэцүүлж эхэлж байна. Тэр Сарай гэдэг чинь одоо миний зөв бол Казахстанд байгаа гэсэн үг. Үгүй. Одоогийн ижил мөрний Волгоград гэдэг хот байдаг шүү дээ. Тэрний яг хажууханд байгаа. Одоо зүгээр тойр нь байгаа. Сарай хот. Бат яг тэнцээ бол ер нь төвлөгч хийсэн. Яг Волгоград биш. Гэхдээ Сарай одоо тойр нь байгаа. Яг ижил мөрний ойролцоолд Бат байгаа гэсэн үг. Тэгээд материал уншиж байхад нэг юм байсан. Бат ягаад бас шууд хаанч центр явчаагүй гэхээр нөгөө тэнд байгаа ихс ноёдууд Батыг нөгөө зүчийг мэрэгдээ орхицс гэж үзээд Батыг жоохон ад үзчих болов гэсэн нэг тийм байгаа болов гэсэн юм.
бичсэн байлээ. Тийм магадлал бас өндөр. Бат ч нөөрөө бас яг хаан ширээнд суух бүрэн эрэхтэй боловч өвгөн эцгийн зарилгаар эрчис мөрнөөс баруун ташаа захирах үүрэгтэй байгаа. Тэгэхээр бас шууд ингэж бас болохгүй болчиход байгаа юм. Дөргнөөс яаж болгоомжлох вэ л гэж бодоод байгаа. Энэ хатны явуулга аамрын болно шүү. Энэ хаан хүүдэд аамар нөлөөлнө. Энийг бат мэдээд байгаа. Хоёр хаан хүү хэрэлдүүл хамаа алга. Нача хатантай асуудал үүсэж байгаа бол энэ бол аамрын болно шүү. Асуураа юм. Энэ эмхтэй хүн бас асуураа ярина аамар юм шүү. За ямар ч л байсан бат юу ч гэсэн сараад бэхжээд байжээ гэж бодож байлаа. Монголын эзэнт гүрний өмнөд хэсэг год нь татагдж ирлээ. Ээж намайг татчих. Одоо тэгээд хөхмөрнийг одоо хинч хянахгүй болчлоо шүү дээ. Сүн усын зэргүүд чинь дахиад гараад ирнэ шүү дээ. Одоо яалтаач байлаа. Харин таны ээж таныг хөхнөрийг захир гэж хэлж илээ. 70 давааны хуралдаа тэгээд юу болсон юм бэ? Хэнийг өргөмжлөхөр болж таарсан? Бат ахыг уу? Үгүй ээ. Таны ээж өөрөө. Ээж маань ингэж арайч. За би ээжийг ойлгоход хэцүү болох нь те. За юу ч гэсэн би хэлсэн ёсоор нь хөхнөрийг захираад байжээ. Хөхнөр одоогийн бүгд найрамд хятад улсын баруун хэсэгт байх Чинхаа муж. Год нь тэрнийг захирлаа. Давхар төвдийн өндөрлөгийг год нь захирахаар болсон байна. Ийхүү одоо гүйг доотлон годон байгаа штэ. Хүчөө хөрхий байх болцсон. Годон байгаа. Одоо энэ годон чинь одоо энэ юу хөхмөрн гинэ хөхнөрийг захирч байгаа. Ингээ захирахаар болсон. Тэгэхээр яаж ин хоошоо нилээн энэ төвдийн өндөрлөөр бас годон ухарсан болж таарч байна. Тэнд би ямар ч лсэн өөр ингэсэн хүрээгээ бэхжүүлээд авъя. Юмыг яаж мэдэх вэ? Ээж ингэж удаан цагт удаан байгаа тохиолдолд алт ургийн хагарал үүсч таарна да. Тэр үед одоо яахаа мэдэхгүй байна. Ямар ч лсэн яахаа мэдэхгүй байна. Энэ талаар би таашгүй. Шингүр дүү минь чи натаамт уу? Тийм ээ. Хоёлаа хөхнөр төвдийг юу ч гэсэн мэдлэлд оруулаад байжээ. Хаан үүдийн хагарал гаргал юм болвол хиний талд гэдгээ одоо тэр үед шийдэх хэрэгтэй. Энэ юм эхэлж шүү. Асуудал үүснэ. Ширмэнг яагаад болгоогүй юм бэ? Ширмэн насан залуу гэдээсэн. Тийм л дээ. Тэгээ ширмэнг түшээд явж болдгоо юм уу? Мөгөө хатанд тэгвэл эрх мэдлээ алдсан шүү дээ. Тэр нь ч тийм. Гэхдээ аав юм гэрээссэн хүн чинь ширмэн шүү дээ. Энийг би мэдэхгүй байна. Үүнийг таач мэдэн би ч мэднэ. Харин дөргөн хатан үүнийг авч хэлцэхгүй байх шиг байна. Ойлгохоо байла. Юу ч гэсэн зэрэгэ цуглуул. Хөхмөрнийг хай. За годон хөхнөр руу татагдчихлаа. За энэ асуудал үүсч эхлэх нь одоо. Байрлал хэцүүдэлж эхлэх нь. Харин алс баруун хязгаар 4-р байла хаан төрсөн нутагтаа эргэж иржээ. Өөрийнх нь эх орон Мажар буюу Унгар яаж тахлагдж татааруудад ингэж бут нэргэгдсэнийг өөрийн нүдээр харан гасалж байлаа. Тэ тун удлахгүй 4-р байла хаан хүнд өвчнөр тэнгэрт хайлахад түүний хүү Селстайн эцгийн хорыг залгамжиллаа. Албанд шахагдсан байсан Болгар, Серб, Хорватын хаадууд монголчуудыг буюу татааруудыг яваад өгснийхэн дараа арай гэж нэг тэнцээ хорогдож бүгж байгаад буцаад хурж иржээ. Төрсөн нутгаа имхлэх асуудал тэдэрт гарсан. Хамгийн гол нь одоо төрсөн нутгаа дахин имхэлж болно. Татаарууд дахин ирэх үү үгүй юу гэдгийг бүгд мэдэхгүй байсан юм. Ирчч магадгүй. Яач ч магадгүй. За ямар ч лсэн зүүн Европын орнууд эргээд бас дахин сэх гэж оролдож шít. Энэ нөгөө эзлэгдсэн газрууд үстэй ихтэй. Тий. Тамаач суулгацсан байгаа шүү дээ болно. Үгүй ээ, тамаач суулгаагүй бүх зэрэгээ татаад дунаан зүүн үзүр хүртэл татцсан шүү дээ бат чинь. Тэгэхээр эзэлж авсан газар үнсэндээ хайцсан байж. Хаяад яваад өгцөн. Дараа нь буцаж ирнэ гэд. Хаяад явцсан.
Тэгэхгүй бол гүйг тийш явчихад байгаа. Монголын тал нутаг, Монголын эзэнт гүрний нийслэл, хар орон хот. Дөрөг надны өргөө. Хатан та яасан Фатима? Нэгэн хүн хурж ирчээ тантай уулзъя гэдэг. Хим нэрээ хэлэхгүй байлаа, өөр чинь хэлнэ гэж хэлээ. За. Оруулаадах. Орно. Бага. Та хин гэж юу? Ягаад багтаа ирв? Багтаа ирэхгүй бол болохгүй байлаа. Тэгэхгүй бол бусдын нүдэнд өртөх гээд байсан юм. Би ирлээ. Гүйгээ. Чи. Тийм ээ. Ээжээ би ирлээ. Яагаад хаан ширээ эзэхгүй байгаа? Би чамд хатгалаад. Тэр яах вэ? Би хаан болж болно л доо. Гэхдээ алтан ургийн эвдрэлийн үүд нээж магадгүй юм байна. За юу ч гэсэн. Би амраад ав. Гүйгүр эвдэрлээ. За нэг юм. За өстой сонирхолтой хэсэг дээр ирж байна. Энэ гүйгэр нь яагаад ирж байгаа юм бол? Хаан болох магадaltaй. Аа. Хаан болчвол баттай учраа болох магадaltaй. Гэтэ энэ хоёрын хоорондын зөрчил нэг байнга байх юм тий. Байнга. За ямар ч байсан энэ удаагийн дугаараа энэ хүрээ төр завсарлаа. За бид нарт бас Монголын төвхийг ингэж гайхамшигтай сайхан ярьж үйж байгаа судлаач бэлгүүндээ маш их баярлалаа. За эрхэм үзэгчтэй ч гэсэн мөн адил манай нэвтрүүлгийг дэмжиж subscribe дарж биднийг үйл ажиллагааг дэмжиж лайк дарахаа битээ мартаарай. За тэгээд энэ удаагийн дугаараа энэ хүрээ төр завсарлаа. Дараагийн дугаараар иргэн уулзлаа. Баяртай.